2018 онд Сэтгэлийн анир хэмээх төслийн хүрээнд Эрдэнэ хотод 8-аас 12 дугаар ангийн 4700 гаруй хүүхдүүдээс 5 төрөлт судалгаа авч ирсэн. За үүний нэг нь бол тухайн хүүхдүүд гэр бүлдээ хэр сэтгэл ханамжтай байдаг вэ гэдэг төвшинг судалсан юм судалгаа байдаг. За энд хэд хэдэн үзүүлэлтүүдийг ажиглаад харж болно. За тэдгээр үзүүлэлтүүдийн нэг нь тэдгээр хүүхдүүд гэр бүлийн сэтгэл ханамж, гэр бүлсэг байдлаа хэдэн хувиар илэрхийлж байна вэ гэсэн тоог харах юм бол 48.7 гэсэн үнэлгээг харж байна. За энэ бол хүүхдүүдийн хичээлээ үнэлдэг үнэлэлтээр бол F гэсэн үг. Хэрвээ хүүхэд маань математикийн хичээл дээрээ би F авчлаа, 48 авчлаа гэдээ ороод ирвэл эцэг эхчүүд бид нар уурладаг. За ядаж чи явдгүй маа гэхэд B, C, D авч болдгоо мó гэд загинж хариуцлага тооцдог. За энэ үнэлгээ бол хүүхдүүд ээж авдаа. Ээж авийнхаа тэднийг ойлгох, гэр бүлийн харууллуун дулаан харилцаа, гэр бүлсэг байдал дээр өгж байгаа, эцэг эхтэй өгж байгаа үнэлгээ гэсэн үг. Энэ үнэлгээг эцэг эхчүүд бид нар A биш юм а гэхэд B рүү, C рүү, D рүү болгох боломжтой юм. Хүүхдүүдэд ойлгож өгөх, анхааран сонсож өгөх, тэднийг дэмжиж өгснөөр энэ үнэлгээ өсөх боломжтой юм шүү.